9-р бүлэг. Цагаан сар. Өглөө боллоо. Өнөөдөр цагаан сарын шиний нэгэн. Ер нь цагаан сар бол монголчуудын хамаг өв тэгш их баяр байна. Төр төмний баяр гэгддэг цагаан сарыг монголчууд намрын тарган тавтай шим шүүс хурж бүрдсэн цагт тэмдэглэдэг байлаа гэж судар бичигт харагддаг. Монголын эзэнт гүрний үед настан буурлуудаа хүндлэх, төр төмний баяр болоод хаврын тэргүүн сар тэмдэглэх болж уламжлагдсан гэдэг. Түүхийн тодорхой үе монголчууд бас төв тооллын цагаан сарыг тэмдэглэж байснаа сүүлдээ өвөрлөгчөд хятад тооллын цагаан сарыг тэмдэглэх болжээ. Монголчууд төв тооллын цагаан сар гэдэг байхад төвдүүд харин хур даваа гэдэг. Хур даваа нь монгол сар гэсэн утгатай төвд үг юм. Битүүнд хуучин жил дуусаж, дараа өдөр нь нэгэн шинэ жил эхэлж цагаан сар болно. Битүүлэх нь хуучин жилийн үдэлт, шинэлэх нь шинэ жилийг угтах ёс заншил юм. Монголчууд цагаан өнгийг дээд эрхэнд үздэг тул шинэ жилийн анхны сарыг цагаан сар гэж бэлэгшээ нэрлэдэг. Цагаан сарын эхний 10 хоногийг цагаан сарын шинэд, шиний 10-наас 20 хүртэлхийг цагаан сарын дундаж, сүүлийн 10 хоногийг хуучид гин. Цагаан сар ихэвчлэн өрнийн тооллын шинэ он гарсны дараах 1-р сарын сүүл, 2-р сарын эхэр тохиодог. Монгол орны хахирхүүтэн өвөл цаг өнгөрч одох, урин дулаан хавар ирж сав ертөнц төлжхийн цаг үе юм. Цагаан сар болоход хүн бүхэн нас нэмж, аливаа сайн сайхан хүсэл тэмүүлэл хөврөн цойлдог учир хүмүүс цагаан сарыг ихэд бэлэгшээж өргөн тэмдэглэдэг. Тийм учраас цагаан сарын ёс хамгийн нарийн цээр хориг ихтэй байдаг. Эвд үе, ёс зүй, цэвэр лагшин, хайр халамж зэргийг эрхэмлэж, хорон муу үг, уур уцаар, хэрүүл маргаан, бохир завааныг цээрлэх, нудраг бороохоо эргүүлэхгүй, амтны ам хороохгүй зэрэг өргөн цараа хүрээтэй хорио байдаг. Монголчууд тэв гүрэн алгассан дэндүү удам нутагт тархан нутагших тул нутгийн шинэлэх ёс заншил адилгүй. Зарим нутагт шинэлэх гэж ярина, харин зарим нутагт цагаалах гин. Нарийн ёс заншлын хувьд адилгүй байж болно л доо. Манай нутгийн цагаан сарын ёс заншил чанга уламжлалгүй. Гэхдээ цаг хугацаа бүх юмыг өөрчилсөөр байдаг тул өнөө цаг миний багын үеийнхээс мэдгэдэм ялгаатай болжээ. Хүүхдүүд битүүний шүн дэн зултай, гэрэлтэй байхад дуртай. Өтгөс буурлууд гэрэлтэй, зултай шүн сайн амарч унтаж чадахгүй боловч шиний өглөөний золголтод царай тэнгэр цог зал төгс байдаг. Шиний нэгэнд үүрээр эрт босно. Ээж биднийг сэрээдэг байлаа. Бид нүүр гараа угааж цэвэрлээд насны ирэмбээр аав ээжтэй хадаг барьж золгодог. Дээр үед хот усаараа нийлэн эндэр барьж, түүдэг асааж, тэнгэрт мөргөдөг ёс байжээ. Битүүний өдөр хүр цас дөрвөлжилж зүсээд эндэр барьж, шиний нэгний үүрээр тэнгэрт мөргөдөг байсан гин. Энэхүү ёс соёлын хувьсгалаар арчигдаад ахиж сэргсэнгүй. Шиний нэгний өглөө манайх зутан цай уудаг. Ээж эртлэн босоод зутан цай чанана. Цайны эдээгээ туглын арсан дээр тавьж буталж нүдэж, цайндаа үйж, буцлах зуур ууранд хоног будаа нүдэж талхитаад эдээшсэн цайндаа хийж буцалгана. Ингэж чансан цайг зутан цай гэх бөгөөд ердийн будаа үйсэн цайны амттай мөртлөө түүнээс өтгөн цай сүү будаа гурав уусан нийлж уухад нэг л аятайхан байдаг. Зутан цайг жилдээ шиний нэгний өглөө нэг чанана. Бусад цагт уухгүй. Шиний нэгний зутан цай илүү тансаг. Ийм цайнд чансан мах, өрөм хурууд, боов боорцог, чихэр бором зэрэг олон эдээ ордог. Цайны дараа ах бид хоёр пуужин гэж тогтож ядан байхад аав үүр цайсан хойно пуужин тавьдаг юм шүү гэж хэлнэ. Цагаан гэгээ орохыг хүлээгээд гарч орж хойлхон айлууд пуужин тавьж байгаа дууг сонсохоор бүр их яарна. Тэгж байтал үүр цайж уулсын намхан орой бүрлзэж эхэлнэ. Пуужин тавихаар гадаа бужигнаж байтал том ихчийнхэн зологохоор ирж нэг харахад худгийн өмнө дөхөөд ирсэн байдагсан. Шинэ жилийн анхны гээчэд болох том ихчийнхийг өгтөн оруулж хадаг солилцсон шинийн залгалт хийн. Залгохдоо дүүмэд хүн хадгаа дэлгэн ахмадын тохойноос өргөс хийж золгоно.
Цайны дараа гийчид шинийн бэлгээ ширээн дээр гаргаж тавиад малгайгаа өмсөж ханцууга буулган ахмад хүмүүсийг та саатаарай гэж хэлээд сандалд суулгаж байгаад хоёр гараа дэлгэн тэргүүнээ бүхийж шинийн архи барина. Ахмад хүн хариу архи барихад мөнхөө барьсан архийг нь тосож авдаг ёстой. Манайх олвол том ихчийг шинийн ёсоо гүйцээгээд гарахад зүүнээс удаах ихчийг, хойноос дөрөвдүгээр ихчийг ирж шинэлдэг байсан. Шинийн 3-4 гэхэд өөр нутагт амьдардаг ах эгч хүрэлцэн ирж цагаан сарын их уулзалт цуглаан болдог байлаа. Шинийн нэгэнд хөршүүдээрээ явж золгоотхийн. Шинийн 3 хэм гэдэг ёс заншил бий. Шинийн 3 хэм гэдэг нь сар шинийн шин хэм, эдэний тосны хэм, мордохын молор хэм гэж гэрийн эзэн гийчэндээ ядаж 3 хундаг тогтоолгох ёс юм. Томчууд айлбурд шинийн 3 хэм хүртсээр зэгсэн халамцдаг байв. Гийчин хүн барьсан бүхнийг заавал тогтоох ёстой биш. Сархад идээ даах өөрийн хэр байдлаа цэгнэж, гэрийн эзний өргөсөн хундагыг бас хоосон буцаахгүй тааруулан хүртэнэ. Архи сайхан даадаг шингээдэг эр хүн заавал шинийн 3 хэмд баригдалгүй, илүү хэд тогтоочход ёс алдахгүй сууна. Хот айл хэсэж золголт дууссан хойно гэртээ харж малахууга төвхнүүлнэ. Энд тэнд пуужин тесэрч агаарт хөх утаа замхарч харагдана. Саяхан хэвтрээс боссон үхэр энэ бүхнийг үл хайхран дөрвөн мөчөө жийж залхуутаа сунайж алхаг залхаг гიშгэлсээр худаг чиглэнэ. Хойны ямаа бол үхрээс мэдрэмтгий. Сэрхэн сүргээ дагуулж пуужингийн дуу хүний хөлөөс торс хийж хотноос цовж гарна. Ердийн цагт өглөө цай уун хоол байдаггүй. Малчин айлууд шинийн нэгэнд махтай шүлэнд пүнтүүз банштай чанаж үүнээ насан хутгийн хоол гин. Шинийн нэгний тэнгэрийн араншин таашгүй. Зарим жил харанхуйлан шуурч байдаг. Тогтун тунгалаг шинийн нэгэн тохиовол манхан усны хүүхдүүд нийлж завсрын хот, энгэрийн хот, зарим жил энт хүртэл явган гүйцгээдэг байлаа. Цагаан сараар танихгүй айл ялгахгүй. Захаас нь эхлэн цагаан сарын мэнд сайхан шинэлвүү гэд айл дорход айлын эзэгтэй хүүхдүүдэд ховь хүртэн. Ямар ч хүнийг ялгахгүй, бусдыг энэрхгүй, авах өгөхийн ухааныг хүүхдэд баг балчраас нь суулгах зорилгоор хүүхдийн гар цайлгах ёс заншлаа ховь хүртээх гэж нэрлэнэ. Цагаан сар настнууд хүүхэд баярлуулахыг эрхмэлдэг тул эзэгтэй нар чихэр чавга боо боорцгор дүүргсэн савнаас атгаж аваад ховь хүртээхэд хүүхдүүд 2 гараа тосож авдаг. Өглөө гэрээс гараад орой харихтаа хүрм өмдний 4 халаас түнтийж дүүрдэг байлаа. Хүүхэд багчууд чихэр боовонд бялуурч байхад эдэр залуус хэв торгоор чимсэн хүлэг морио унаж, дээл зувцаагаа агсаж шинийн золголтод морддог байлаа. Манхан усанд төрж өссөн хүүхэд бид цагаан сараар ингэж дарвиж хөөрч байдаг ч хичээл сурлагын ямар нэгэн зүйлд бас уйлангаа алдах үе бий. Хээрийн тоос үнэртсэн нарны бор хүүхдүүд шаазангийн хагархай түүж хацар улаан охидтой айлгэр болон тоглож явсан улс. Сүүлдээ сургууль соёлын мөр хөөж салаа замын ирэхээр холдсон бид зарим нь өнөө хүртэл уулзаагүй л явна. Шинийн ганган морьд 100 цаа холбож дөрөө хавируулан шогшиж байснаа хотын бараа харагдаж унаачид дөрөө давирч жолоо сунгахта зэрэг морьд ухсхийн сум мэт жирэлзэн эргүүлнэ. Эзэд ташуур хуурайлахад гантууранаас нь боссон шавар бутран өсчихнэ. Хийрхсэн хүлгүүд дэлсүүлээ намируулан хотын өмнөөс тавирлдан ороход эзэд нь агтны нуруун дээрээс зөв буруугүй хөлбөрөн газар шүргэнэ. Айлын гадаа хүрсэн атал хийрхсэн морьд амгаагаа ангалзуулан гэрийн тойронд агсамнахад гэрийн эзэд эзэгтэй нар уяан дээрээсээ шинийн гийчтэй угтаж оруулдаг. Хөвгүүд гийчтээс сулбуурыг тосон авч холын замд хөлөрч цантсан морьдыг хөтлөн гүйлдэж эмээлийг авч зөөлөн газар эсгэрч хөрвүүлгэнэ. Эзэн болон гийчид биесээ ам өрсөн урьж гэртээ ороод настан бууралд тэргүүлэн самбай хадгаа гаргаж зологдог. Буурлууд ч өврөөсөө хадгаа гаргаж айл гэрчин жаргалтай болтугай, ач үрс чин сэргэлэн болтугай, заяа буян чин дэлгэрэх болтугай, зам мөр чин цагаан болтугай гэгчлэн хариу мэдчилж эрүүл хайрлана.
Амны бэлгээс аштын бэлэг гэлцдэг малчин ард сар шиндээ бэлэггүй үгийг цээрлэж юу бүхэнд сайн сайхан үлзий мөртөө хэлж ярихыг хичээдэг үлээ. Цас шуурхтай өдөр байсан ч шинээр золгохдоо шинээр сайхан явж ирвүү гэвэл сайхан морд нэг их хөлөрсөнгүй сайхан хүрээд ирлээ гин. Суудлаа ололцоод шуурхтай хүйтэн байлаач. Тэнгэр гийгээд орой тийшээ сайхан болох нэ мэтчлэн халуун яриа үсгэж муухай гих хоёр үг уцаар гоморхолтой үгийг амнаасаа унгадаггүй лээ. Нутгийнхан шинийн гийчтэд эдээ амсуулдаг заншилтай. Эдээ нэхэвчлэн бууз, махан шүл буюу махны шүлэн чансан пүнтүүцтэй банш байна. Шинийн гийчэд айл алагчлалгүй шинэлж, шинийн гурван хэмт хальширч, эдээ шүлгэж ягнуулсаар дараагийн хот хүрэх гэж мордоход наран хэдийн барууна таршсан байдаг. 4 цагийн эргэлтэнд хідэн малаа гэж гадаа гандаж явдаг малчид сар шиндээ уулзалдаж баярлах нь бас сайхан. Хүм мал, цаг агаар, өвс тоосны ажил мэтийн хөдөөний хууч дэлгэж нөгөө талаар мэдээлэл туршлага солилцож байдаг. Хөдөөний цагаан сар 15 өнгөрч байж хуучирдаг болохоор 15-наас өмнө хүмүүс айлд орохдоо шиний мэд мэдэж сар шинийн ёсоор золгох бөгөөд таваг шүүсээ 15 өнгөрөөж хураадаг үлээ. Малчин хүн цагаан сараа тэмдэглэж баярлаж байхдаа адуу малаа мартахгүй. Цагаан сарын 15-ны өглөө малаа мялаах нэгэн ёсон бий. Гэрийн эзэн баавартай шар тосоороо бухынхаа магнаа дээр нялж мэлаагаад хангаа хээрийн дуугаараа эрдэнэ, тал бэлчээрийн өхөр эрдэнэ, хонхор багталгүй үрж түгэ, хороо багталгүй өс түгэ гэж шивнээд сүүж далан дээр нь 2 домноод хорооноос гаргана. Үнэний магнад баавартай шар тосоо нялж мэлаагаад сүргийн их сүү сайлын их өөдөө бэлч түгэ он онд ундар тугай гэд хүзүүгийн илж жинтэй тунгалаг худгийн уснаас хамтлан nuslаад бэлчээрт нь гаргадаг. Орой хотлохоос нь өмнө хэвтрийн хуурайлж намрын хатсан хоньны бууц дэвсэж зузаална. Намрын наранд хатсан хоньны хоргол өтөгний элчинд өвлийн шөнийн тачхансан жаварт үхэр мал доороосоо дулаахан хондог ажээ. Даалгавраас чөлөөлөгдсөн хүүхдүүд цагаан сарын 20-д хүрч сургууль эхлэх ойртохоор бүтэн өдрөөр гэрийн мухар сахиж даалгавраа хийнэ. Айлын хооронд хэлхэлддэг хүүхдүүд алга болж 10-аад өдрийн өмнөх хөл хөөрлийг бодвол хот айл хүнгүй балгад мэт болдог байв. Хаврын төрүүч өдрүүд будун гуйрч, умрын салхинд хувхай цагаан дэрс чичиргнээд гэрийн хаяагаар хазаар өвсөх хуралдана. Цагаан сар дөхөх үед юм бүхэн нүдэнд дулаахан сайхан харагддаг бол одоо бол тэр бүгд элэнхий баланхай нэг л уйдангу үзэгдэнэ. Гийчэд цөөрч, шинэ хуучирч байвч радиогоор цагаан сар зориулсан тусгай нэвтрүүлэг хэвээрээ үргэлжлэх тул радио ертөнцийг бахархаж радиогийн хүн болох юмсан гэж хүсэж явлаа. Шинэ хуучирхаар дугуйтай явуулын гэрэл зурагчид хот айлуудаар тойрч зураг татаж явдаг. Хүмүүс гэрт радиогийнхоо дэргэд гадаа дугуйтайгаа эсвэл Ингрийн хотны хайлаасны төглийн өмнө зураг авахулдаг байсан. Хэдийгээр 2-3 ямхын жижигхэн бор зураг гардагч түүнийхээ хойноос их л харж хүлээдэг байлаа. Өдөр тэгж ингэсгээд өнгөрсөөр сургууль эхлэх тулж ирэхэд бид аав ээжтэй гэр орондоо хоргодож яван суун гэхийг бодхоос хальшран нойр хоолноос гарах шахтагсан. Ээж жимсний нөөш задлан хоол явж их юм үзэх юм шүү гэж намайг гаргадаж хувцас хунар хүн сэдэг манд бэлддэг байлаа. Нөгөө өнцгөөс харвал цагаан сар бол тодорхой нэгэн цаг хугацааны эхлэл болоод төгсгөл байна. Энэ орчлонд цаг хугацаанаас гадуур юм гэж үгүй. Хамгийн гэрхшээгч цаг хугацаа бол ертөнцийн хамаг тэгш голч их эзэн юм. Хэнийг ч үл ялгуурлаж гарвал угсаа зэрэг дэв ядуу баяныг үл харгалзан уул ус ургамал амтан орчлон ертөнцөд агшин хормын зөрөө гаргалгүй бүгдэд тэгш ханддаг тул цаг хугацаанаас илүү агуу захирагч үгүй. ертөнцийн түмэн бодис наран саран хад чулуу
ус агаар цаг хугацааны эрэхэнд бүгд амьтай, нас жилтэй болно. Энэ утгаараа ертөнцид үхмэл юм гэж үгүй. Харин бие биедээ тодгор бодолгүй өөрийн замаар, өөрийн журмаараа байтал бас бие биедээ сайнаар нөлөөсөөр иржээ. ертөнц бол олон талт ширгэшгүй мөнх юм. Хүн төрлөختний өв соёлч, олон ургалч, олон иш гарвалтай оршин тогтнож, бөмбөрцөг дэлхийн хамт мөхөшгүй бадран цэцгэлсээр байх үлээ. 10 дугаар бүлэг. Хойлог гэдэг гөлөг. Намайг хүүхэд байхад манайх хүрэн, хар, цээж цагаан хэд хэдэн ноход хижээж байсан. Сайн хоолдог байснаас манай ноход юр зоолсон, биерхүү, хүч тамир сайтай, нохоод хэм хүлдэггүй байв. Хөрш маань мал сайтай, ам бүл олвол хүнд тусархуу айл байлаа. Намайг бригадын баг сургуульд байхад тэдний гिचийг хүлэглэв. Надтай нас ойролцоо жаал хүүд нь би саймширч, гүлгнөөс нь нэгийг авч тэжээх гэж хэдэн өдөр гүйсэн боловч үнэрхэд ойртуулсангүй. Арга буюу хөршийн эзэгтэйд ээжээрээ хилүүлж юм хумтаа очиж байж гүлгнөөс нь нэгийг авч тэжээхэр болж үлээ. Гүлэг 2-7 хонж байж нүдэ нээн. Гүлгийг нүд нээлгээд 1 сар болгоод эхээс нь салгаж авдаг. Эрт салгаад авчих юм бол нялх гүлэг эхийн сүүнээс өөр ямаар хоолшихгүй учраас өсөлтөд нь муу, бас хит оройтуулж салгах юм бол эзэндээ амархан тасахгүй гэдэг. Би хөршийн гүлгнүүдийн нүдэ нээхийг тэдсэн ядан хүлээлээ. Өглөө цайгаа уухтаа үгүйтэй хөршинд гүйж очино. 2 нүдэн зураасалсан улаан нүцгэн гүлгнүүд ихийнхээ хэвэл рүү гинэн зүтгэхийг хараад л буцна. Ингэж гүйсээр 10 хэдэн өдөр өнгөрвөө. Нэг өглөө хөршийн нохойн үүрийг шагаж харвал гүлгнүүдийн нүд харцны ус шиг харлан мэлтгнэж байх юм. Би тэр чигээрээ гэртээ гүйж хараад ээжээ дагуулж очив. Ээж хөршийн эзэгтэй хоёул гүлгнүүдийг шилээс нь өргөж, гинэж гинганахгүй нэг гүлгийг шилж надад тэврүүлсэн билээ. Тэр гүлэг хувшар зүстэй, нуруу бөөрн бүдэгхэн хар сортой, товч шиг төгрөг хар сэргэлэн нүдтэй, талгоогоо дальжилгаж нүд цавчилгүй ширтэх ёстой хайр хүргэм хөөрхөн амтан байв. 7-8-та байсан би гүлгэндөө хойлог гэж нэр өгсөн юм. Хойлог гэхэд гүлэг нэрээ мэдэж намайг дагаж гүйдэг боллоо. Өвлийн хүйтэнд гадаа хүлдчихвээ гээд илүү дулаан байлгах гэж гадаа зуухны хажууд турсаг дэвсэж сагс тавиад хойлогт төглөг үүр засч өгөв. Тэгсаатал үүрэндээ хэвтэхгүй, бүр гадагшаа гарах гэж зүтгэнэ. Эсвэл гэрт орох гэж даврна. Зүтгэсээр байгаад гэрт орчих юм бол шал шиншилж, өвдөл цөвдөл долоож, мүлхэж самардаж бөөн баяр хөөр болж сансандаа хүрч чадахгүй бол гасалж гинганаж байгаад үүрэндээ очиж хэвтэнэ. Хойлог өдөрчин завгүй. Юм бүхнийг сониучилж хүний хөлтөө орооцолдно. Гიშгүүлчгээд гасалж гангинах нь цөөнгүй. Паацган нь шогшоход майкулын дотогшоо майрган муш гэж унахгүй гэмээр. Цай хоолны үнэрээр гүйж ирээд хүн хүний ам руу гордон харна. Эдих юм хайж өгөхөөр ухсгийж босохдоо хөл дээрээ тогтож ядан цаашаа тонгор цөглөн унана. Би борцог мах яс хайж өгнө. Зажилж тамшаалах нь дуу чимээхтэй. Дуу чимээгүй идүүлж сургах гэж би хичээлээ. Эдих химийн жижигэлж үүрүүлж өгөхөд гүлэг долоогоод ямар ч дуу шуу гарахгүй идэж сурав. Гадаа нохоо хоргооход хойлог герт чихээс эртэлцүүлэн дагаж уцах болгондоо намайг харна. Хоосон хуцаад хотож нохоо болохгүй гэдгээ бодсон үедээ хаалганы наан очоод хуцаж боргоно. Цаанаас нь өнөө нохоо ороод ирвэл учиргүй боргож байгаа хойлог маань гаслаад буцаж зүгтах болов уу яах вэ гэж бодохоос инээ төрдөг байлаа. Өдийн наранд хойлогоо гаргаж гүйлгэж тоглуулж чилээг нь гаргадаг байв. Хойлогч гадаа гарч сурсан хүүхэд шиг гадаа байх дуртай. Байшин хорооны нүмерт аргал хорголоор нэг наадна, сүүл сүүдрээсээ нэг цочно. Ганцаар ингэ орхисон дүр үзүүлээд буланд нуугдаад харж байхад хойлог ийш тийшээ харж хайж
Ганцаар болсноо гинэт сэхээрээд хар хурдаараа гэр өдөөгүйж хаалга самардна. Гинэт өмнө нь гараад ирэхээр хөөхий гүлэг цочиж, тэгснээ намайг тойрч гүйж, хөл шөргөөж, урд хоёр майг хөлөөрөө миний хөлийг тэрвэрчнийг, тавьчныг эрхэлэх нь хөөхөн. Шөнө орой болж хүмүүс унтах болоход хойлог гэрт орох гэж хаалга маажилж малтаад шөндөл болтол гинганаж гарна. Тэгж жагаад нам болно. Жаахан зүүрэмгэлдэг байх. Өглөө эрт биднээс өмнө сэрсэн байдаг. Намайг босоод гарахад хэд хоног намайг хараагүй юм шиг л баярлаж, сүүлээ шарван хөл самардаж сүйд олноо. Хөдөөний малчид бүгд нохойтой. Нохойд маш найртай ханддаг. Нохойч гэрсэг. Хүнтэй хамгийн ойр дотн амьтан юм. Малчин айлын нохойд твш гэдэг мод ухаж хийсэн эдүүр байна. Нохой эдүүрэнд бохир муухай зүйл хүргэхгүй. Нохойн хөвтөрт арьс хөдөс дэвснэ. Нохой үүрийг чулуугаар өрж шавардна. Сайн нохойтой болохын тулд азарган нохой гичи хоёрыг шилж хослуулж тэжээдэг. Гүлэг байхад нь авч тэжээх бөгөөд өөдрөг айлын гичийн гүлэг аз төрөг авчирдгаа гэж үздэг учраас гүлэг тэжээхдээ хаанаас ч хамаагүй, хэний ч хамаагүй гүлгийг очоод уутлаад харина гэсэн үг биш юм. Нохой тэжээх хүсэлтэй хүн хавь төрлөө ажиж сурч, нохой гүлгэлсэн айлын тухай мэдэж байж, цаг өдрийн сайн, цагийн сайныг товлож, эзэнд нь бэлэгтэй, их чингэрт нь сүү долоолгож байж гүлэг авдаг ёстой. Хөдөөний ноход хотч. Тэдний ихэнх нь өөрийн мал үхрээ таньдаг. Илжиг ховортол хавийн тарианы илэнхийн норонхоо хятадууд илжиг унах, илжиг тэрэг хөллөж ирэхэд хотны ноход зүгээр байлгахгүй боргоно. Морь тимээд нохойноос ч ирэхгүй. Жингэр ноход хуцаж байвч жингийн тимээ явдгаараа явна гэдэг үгтэй. Харин нохой боргоход илжиг үргэж ам наан зүгтэн. Хойлог сайхан хотож нохой болсон. Сартай шөнө гадаа гарахад сар харж хуцна. Саваагүй нохой саранд хуцах гэдэг энэ байх гэж миний инээд хүрнэ. Мал барьдаг нохойг малчид үлдээдэггүй. Хөдөө газрын нохой малаа дагаж хамгаална уу гэхээс мал барьдаггүй. Хаа нэгтээ хураг шиг барьсан чимээ ам дамжина. Ийм чимээ малчин хүний тайван байдлыг эвдэж сэтгэлийг өмөлдөг. Хүмүүсийн ярианы төв болдог иймэрхүү мэдээнд малчид маш мэдрэмхий. Мал барьсан нохойг цааш нь харуулсан тухай яриа сүүлд гарч байдагсан. Нохой махсаг амтанч хавар цагийн малын хагт тэднийг ойртуулдаггүй. Малчин хүн саяхан төлөвлөсөн малын хагийг нохой идэж муу сурхаас сэргийлж, унсан хагийг нохой хүргэхгүй дээр газар хаях эсвэл болж өрхтг юм. Тэнүүчилж ирсэн золбин нохойг хотны ноход сүргэлэн дайрдаг. Золбин нохой зүгтэж гарч чадахгүй бол сүүлээ хавчиж доош суух, эсвэл дөрвөн хөлөө саргунуулан дээш харж хэвтэнэ. Бууж өгч байгаа нь тэр юм. Тэгээд сүүлээ хавчин ягуухан зулбож холдсоор аюулаас молторч бараас руугүй зүгтэнэ. Нэг хотны ноход хоорондоо хэмлэлтэх нь бий. Тэгэхэд эцэст нь мод саваа бариад ч салгаж дийлэхгүй. Нэг өдөр хойлгийг ишиг хурганы дулаан сарвчанд хийж ишиг хургатай тоглуулах гэв. Эхлээд бишүүрхэж ишигнээс тойрч зайлж байснаа сүүлдээ ишигний араас дагах боллоо. Хөмөрсөн арган дээр гарсан ишигний хойноос гарах гэж авирч үзлээ, харайж үзлээ, чадахгүй болохоороо гинэж гарлаа. Ишиг болттой хөх өвс зулгаахад хойлогч дагаад зажилж үзнэ. Ишиг гүлэг хоёр сарвч тойрон хөөцөлдөж, бусад ишиг хураг хажуунаас оролцсон морин тойруулгын уралдаан шиг болж хороо дүүрэн шууган болж билээ. Нар тунарсан нэгэн өглөө хойлог байшингийн нүмерт энэ тэрийг самардан наадж байтал баруун айлын халтар нохой сүүлээ агсан газар шиншилсээр ойртож ирэв. Хойлог харамгцаа буцаж гэрлүүгээ гинэн зүгтв. Халтар нохойч бөмбөг шиг гүлгний бөмбөрөн гүүхийг харчаад араас нь гүйцэж ирэхэд хойлог бүр сүүлээ хавчин алга болтлоо атирч хэвтэв. Халтар нохойг цаашаа шогшоход бас араас нь хуцаж хөөхийг завтна. Хөөхий гүлэг ижил төрөлтнөө хараад ойртож дотносхийг хүсэгч бас айж имээх нь өрөвдөлтэй.
Хүүхэд нялх амтанд амархан дасдаг. Хураг ишиг, унаг туглаас ахуулаад гөлөг бүжин ялгаагүй. Багаас тасал болдогч том болсон хойно нохой хүн хоёр л ойр дотн хിവэр үлддэг. Хүний санааг нохой илүү мэдэрч, хүнд илүү тусалж байдгаараа эзнийхээ итгэлийг олдог байх. Нялх амтантай ноололдохоо болж том болсон хүний гөлөгт эрхлүүлж байсан нялх багын итгэлцэл нь хувирдаггүй. Ер нь нохой бол хүн төрлөختний үнэнч хань. Нохой морь хоёрыг хамгийн итгэлт нөхөр гэж монголчууд үздэг тул нохой алдаггүй, нохой мах иддэггүй. Нохой алсан хүн өөдлөхгүй гэж үздэг юм. Шүн орой хээр гадаа төөрсөн хүн морь нохойн дуу чимээгээр морь нохойн адил зөнгөөр гэрээ олдог билээ. Түмэн жилийн өмнө ухаанд хүн Homo sapiens их дэлхийн эзэн болов. Монголын өндөрлөгт оршин амьдарч байсан ухаанд хүн тахь, хавтгай, аргал, янгирыг гаршуулан тижээж, адуу, тэмээ, хонь ямаа гэдэг гэрийн тижээвэр амьтад бий болгов. Хятадд 8000 жилийн өмнө гахай, 7000 жилийн өмнө үхэр, тахиа, 5000 жилийн өмнө хонь, 4000 жилийн өмнө адуу гаршуулж хоол хүнсэндээ ашиглаж ирснийг археологийн малтлаг гэрчилж байна. Өөр нэгэн амьтныг өөрсдөө хань болгож гаршуулсан нь нохой юм. Он цагийн хувьд нохой гаршуулсан нь бусад гэрийн тижээврээс бүр эртдээ орно. Умард Израилаас 12000 жилийн өмнөх булш 50 орчим насны эмэгтэй хүний аргис олдов. Булшны хажууханд баруун дээр өнцөгт гөлөгний яс байжээ. Гөлгийг эмэгтэйн толгойн тушаа байршуулсан бөгөөд эмэгтэй зүүн гараа гөлөгний дээр тавьсан байдаг нь харахад ямар нэгэн сэтгэлийн холбоос байх мэт. Мэдээж бас өөрөөр тайлбарлах нь ч бий. Жишээлбэл гөлөг дараагийн хойд ертөнцийн хаалга манагч бэлэг гэж зарим нь үздэг. Дээрх жишээнээс харахад хүн нохой хоёрын түүх наандаж 12000 жилийн настай байна. Урт удаан энэ хугацаанд нохой хүний бодол сэтгэлийг маш их ойлгож, ямар нэгэн эсрэг хүчнээс биеэ хамгаалах гэсэн хүний хүслийг биелүүлж, оюун санаанд нь итгэлийн түшиг тулгуур болж чадсан байна. Ингэж л нохой эзнийхээ гэр орон мал хөрөнгийг сахин хамгаалах, эзнээ дагах, харж хамгаалах хамгийн итгэлт нөхөр нь болжээ. Хойлогоос өмнө манайх цээж цагаан нохойтой байв. Өвөл болж цас орохоор манхан усны хүүхдүүд нохтой хөтөлж туулайн авдмартна. Баруун айлын нуруу гэдсэн нийлсэн цагаан тайг тэдний цаадгайлын шарах ав цөм хурд хүчтэй боловч ан авд авьяасгүй. Бидний 3 хүүхэд нохойгоо хөтөлж бүтэн өдөр манх самнана. Бутан дотроос туулай босож дэгдэн харайхад гуруула зэрэг хуруу зангаж туу гэж төрхирч нохойгоо тавина. Цагаан тайг шарах ав цээж цагаан ноход туулайн хойноос ухас хийж цас шороо манарган алга болно. Туулай зүгтж ноход нэхэвч тийм амархан олз гэж хаана байх вэ дээ. Туулай бултас хийтэл огцсон мэргэж тэр тоолонд ноход хамраараа газар хатган алдан хууртавч хөөсөөр дов довцог давж туулай болон нохой бараа тасарна. Бид дэмийл араас нь амьсгаадсаар давн дээр гүйж гарахад ноход аль хэдийн ангаа алдчихсан янзтай биднийг эргэн харж айхилж зогсно. Тэр жил манай цээж цагаан нохой нэг өдөр алга болов. Араас нь манайхан эрэл сурал болоход хүмүүс азарган нохой эзнийхээ зовлонг тээж алга болдг юм аа. Тиймээс сайн гэцгээх юм. Тэрнийг алга болсноос хойш сарын дараа аяган нуурын манх орчим цардмал зам дагаж зүүншээ шогшиж байхыг хүн харжээ. Нохой дагуулж манх дамжиж туулай хөөгөөд ямагт ганцхан хоосон ирдэг байснаа санаж хойлгоо нэгэн сайн анч нохой болгох юмсан гэж бодно. Хаяа би хойлгоо дагуулж манханд гардаг болов. Манхан дээр цас бургаж наранд нүдэг ялбана. Дун цагаан цас манхан усны айлуудын байшингийн оройг дарж үлгэрийн ертөнц шиг амгалан харагдана. Хойлог бас бутны ингрээс бүрхийн босох бүдэнгийн сүргээс цочиж сарвууныхаа эрхий даран мөрөөр цастай газрыг хийлж их нутгийн уужмыг химжих гэсэн мэт шогшно. Хойлгийг
Малд гიშгүүлэхээс болгоомжилж мал хотолж бордох цагаар хаалга таг дардаг. Тэгсэн хэрнээ хүний хөл дагаж гараад явчихдаг байлаа. Нэг үдэш үхэрт тижэл тавьж өгөхөөр гарахдаа би хойлгийг хажуугаараа алдчихаж. Намайг хаалга нээх далимд аль заваар шургаад гарсныг мэдсэнгүй. Нэг л мэдхэд чих хаграм гаслах дуу гарч хойлог газар тэрийж хөвтөв. Хар гунж гიშгсэн үү, мөрөгсөн үү? Толгоогоос ижлэн гөлөгнөөс зайлан ухарч байв. Би харсан даруйда ухаан алдах шахав. Хойлгийг тэрвэрч гэрт оруулж турсга дээр өргөж тавьсан ч ахиж боссонгүй. Өдөр шөнөгүй гасалж юм идэхгүй, уухгүй 3 хоноод үхэж үлээ. Хойлгийг үүдний пинд гинэж байхад би өөрийгөө зэмлэж нос нулимсаа гоожулж явлаа. Сүү өгөө долоохгүй, мах өгөвч үнэрлэхгүй. Сэвлэг шиг зөөлөн үсийн ээлж дэрэгдэн суухад гаслах нь арай намдаж, тунгалаг хар нүдэнд нь нулимс цээлэгнээд байдаг. Хойлгийг үхсний маргааш өглөө хөршийн жаалтаа элбэж хөшөж хөрсөн гөлгөө сагсанд хийж дамнаад баруун манхны өмнө хормойд авч очив. Манхны ингэрийн бут харганыг дагаж хунгарлсан цас дагтаршиж хүлдсэн байв. Бид хоёр хүлдүү цасыг зайлуулж доош нь гүн ухаад хойлгийг болов. Ил совоолж оройг нь бөмбөйлгөн харганы хуухай мөчөр хатгаад бутсан бэлээ. Хойлогоос хойш манайх ахиж нохоод хижээсэнгүй.